За эрчим хүчний асуудал чухлаа. За энэ дэд хүчний асуудлыг мэдээж улс өөрсдөө шийдэх ёстой. Тэрийг бол ойлгож байна. Гэхдээ энэ одоо зээл авдаг цаг биш ээ. Ер нь гадна дотноос зээл авах одоо нөхцөл байдал бол нэг сайнгүй байгаа шүү дээ. Одоо хамгийн багадаа 4-5% хүүтэй ийм зээл автаарах нь хэдийн хөнгөлтэй ч гэсэн. Энэ 47 сая доллараа та бүхэн өөрсдөө шийдчихвэл яа гэм бэ? Яг тэгэхээр одоо их сайхан болчлоо, их мундаг ажиллаад байгаа энэ төр гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд гэр захиргааны үнийг нэмсэн, дулааны үнийг нэмсэн. За ийм одоо нэмчихсний дараа ингээ бид хүн бол үнэхээр сайн ажиллаж чаднаа. Ингээ ярьсан шиг санагдаад байна. Бараг тэрийг реформ гэсэн хэлээд байсан. Гэтэл одоо яамар байна амьдрал дээр. За одоо их олон толгойтой болсон нар чад. Тэр яриад байгаа нь бол. За тэр шадар сайд хэм билээ. Тэр нөхрөө чинь гадна дотны яваад яриад байгаа юм бол одоо бүр эрчим хүчний илүүдэлтэй орон болцсон. Өнөө маргаашгүй бид нэр экспортлох гэж байгаа л гэж яриад байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо доторх одоо хэдэн цахилгаан шугам сүлжээгээ хийх ийм өнгөгүй болчлаа гэсэн юм яриад байх юм. За энэний өмнө одоо миний мэдж байгаагаар 4-р цахилгаан станцын тоног төхөөрөмжийг солино гэд нэлээ их долларын зээл авна гэсэн юм ярьж ирсэн. Аюулгүй байдлын байнгын ороогоор ороод гарсан. 800 сая доллар байлоо. Ингээ авсан. Зээл авчихсан уу аваад хэрэгжилж байгаа юу болсон тэр? Эсвэл нөөцөндөө явж байгаа юу? Ингээд ийм юмнуудаа тодруулаач. За нөгөө талаар яг эрчим хүчний сайдын маань та ч 5 жил ажиллаж байгаа энэ сайдаараа. За яг байгаа байдлыг хэлээд байгаа юм шиг байна. Болохгүй юм а болохгүй гэдгийг. За нөгөө том толгойнууд нь эрчим хүчний хорооч гэж байх шиг байна. Бас одоо шадар сайд нь хариуцж чанж гэх шиг. Одоо энэ хүмүүс чинь нийлээд одоо юу хийгээ яагаад байгаа юм бэ? Энэ юм чи одоо амьдрал дээр яагаад биелэхгүй байна вэ? За нөгөө талаар энэ дулааны станц байна. Баян хонгор ар хангаа уул нь 10 л да 10 амигт байгаа. Баян хонгор ар хангаа өөр хангаа. Тэр бол одоо утаандаа дарагдаад ингээд дуусцаа. Бас зээл аваад хийж байгаа. Гэтэл энэ юм маань одоо зогсож байна гэх юм. Энэ юм одоо яах юм бэ? Өвөл бол одоо утаагаа дийлэхгүй болчихдог шүү дээ. Энэ аймагуд бол. Тэрийг хийхдээ бас дулаан захиргааны эрчим хүчний станцыг давхар хийж болоогүй мó. Бид нэр одоо нүүрсний захиргааны станцуудаа хурдан төргөн оруулаад ингэж ажиллах ийм одоо таатай үе үүссэн байсан шүү дээ. Уул нь бол эрчим хүчний илүүдэлтэй эрчим хүчийг гаргаад өөрийгөө хангаа явах юм боломжтой болсороо. Тэр баг нуурын 800 мегаваттын захиргааны станцыг бол тухайн үед нь 7-8 жил 10 жилийн өмнө зогсоосон хүн бол та энэ манай эрчим хүчний сайд биш юм шиг байна. Даваасрын сайд би биш гэсэн. Ийм ажлуудаа ингээд дистрата сайн хиймээр байна. Бодлоготой. Энэ дээрээ та бүхэн алдаад байна уу? Хувийн гэрчлэг оруулаад тэр шугам сүлжээтэй ингээ хийгдэж болохгүй байна уу? За тэр бөөрөлжүүд бол амжилтаа орсон гэж ойлгож байна. Өгшөө хүлээгдэж байгаа юу байна? За оюу толгой бол тэр үн өтгөө бол хангалттай төлж штэ. Тэрийг яагаад Монгол компаниуд хангаад байж болдгүй юм бэ? Энэ юмнуудаа хизээ хийх юм бэ? Гаднаас хамааралгүй болчих бүрэн боломжтой шүү дээ. Миний ойлгож байгаагаар бол хизээ юм болох юм бэ? Нэг ярианы хэмжээнд яваад. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. Бас шүүмжлэлтэй хандаж байна. Шүүмжлэлийг хүлээж авах ёстой. За та тэр 10 аймгийн дулааны станц гэдэг Корея эзэн банкны санхүүжилтээр Ясаа аймгийн төвд хэрэгжиж байгаа нэг дулааны станц. Сая сангийн сайд хэлсэн нөгөө экспортын зээл учраас Солонгосын компаниудын дунд тендер зарлаад 2021 онд тендер зарласан юм байна. Боксан инженер гэж компани шалгараад 2026 оны 5 сарын 31-ний дотор ашиглалтанд өгнө гэж явж байснаа сая дампуурсан. Солонгосын дампуурлын тухай хуулиар эрх хүлээн авах томлогдсон маань шүүхийн шийдвэр гараад энэ эрх хүлээн авах томлогдсны дараа энэ компани хэрэгжүүлж байсан төслүүдийн алийг нь зогсоох юм, алийг нь цааш нь үргэлжлүүлэх гэдэг шийдвэр гарах юм байна. Эрх хүлээн авах шүү. Тэгэхээр энэ 6 дугаар сарда багтаад энэ шүүхийн шийдвэр нэгдэлтэй гарсны дараа энэ төслийн цаашаа хөв заяг цаашаа ярина. Ийм одоо харамсалтай үйл явдал болсон гэдгийг даанд гэлье. За энэ
4-р цахилгаан станц дээр бол тийм 800 сая долларын зээлийн тухай яриаггүй хамаадаг шүү. 3-р цахилгаан станцын өргөтгөлийн талаар Орос улбаны улсын засгийн газрын экспортын зээлээр хэрэгжүүлэх тухай хэлэлцээргийгдээд явж байгаа. Өнгөрсөн жил бас танай банкны хороогоор оруулаад энэ асуудлын зураг төсвийн тухайд нь бол одоо улсын их хурл таавхан их хурлын гишүүд таавхан дэмжиж зураг төсвөө хийчихээ. Түүний дараа өн тохирно гэдэг байгаа Оросын талын байр суурийг бид нэр дэмжиж ийм ажил явж байна. Зураг төсвийн гэрээнүүд нь хийгдээд ойрын нэг 25-26-нд төгсөлөхэд зурагтаа төсөвтэй болох байх. Тэрний дараа яг одоо бодит үн тогтонд энэ зээлийг авч ашиглахгүй юу? Оросын экспортын засгийн газрын экспортын зээлийг авах уугүй юу гэдэг энэ сэдвийг бол эрхчлэлдээ тааваханд оруулж танилцуулна гэдгийг хэлье. За энэ гамбат гишүүнээ нэг зовлонтой юм байгаа бүх улс орнууд дээр энэ цахилгаан дамжуулах энэ хуваарлах байгууламж агаарын шугамнуудыг бол дандаа төрд байдаг. Хувийн салбарыг энэлээ оруулах юм бол хувийн салбарын нь одоо хариуцлагатай хариуцлахгүй санаатаа санамсаргүй үйлдэлүүдээр эрсдэл үүсгэх учраас энэ төр өөрөө л авч хийхээс ундаа аргагүй. Хувийн салбарыг хөрөнгө оруулалтыг одоо энэлээ хөрөнгө оруулаад дараа нь энд ашгаа болоод эндээс авна хувийн салбарын хөрөнгө оруулна гэдэг бол ямар ч удаагийн байгаа нөхцөл байдалд бол боломжгүй зүйл учраас одоо засаг одоо өөр дээр л одоо шүүмжлэлтэй зүйл зээл авч байгаа нэг сайн зүйл биш. Гэхдээ эдийн засгаа дэлхийн тулд эрчим хүчний салбарын боомоос гарахын тулд гарцааг бол энэ дэд үтсийн зээлүүдийг авахаас ундаа аргагүй юм байдал орчод байгаа юм. За гамбат гишүүн өдөр зээлтэй холбоотой асуултан дээр би нэмж хариулъя. Гамбат гишүүн хэрвээ болдог бол зээл авмааргүй л байгаа юм. За гэвч бид өнөөдөр хөгжиж буй орны хувьд дэд үтс гэдэг бол хамгаас чухал. Цаашдаа эдийн засгийн өсөлт, нийгмийн эдийн засгийн энэ хүртээмжтэй эдийн засгийн өсөлт гэдэг хамгийн том гол суурь өртөх нь бол энэ дэд үтсүүд байдаг. Ялангуяа зам тээвэр, эрчим хүч, дулаан гэдэг. За энийг одоо төр өөрөө эзэмшихээс өөр арга байхгүй. Сая Жожи Сүрэн сайд маань хэллээ. За дээрэс нь одоо жишээ нь энэ 188 км юм байна. За дээрэс нь чиглэлийн яамнаас өгж байгаа мэдээллээр одоо нэгэн суйрлагдсан байгаа манай эрчим хүч дулааны одоо хэрэглэгчд нь хүргэж өгөх энэ түгээлтийн шаардлагатай цахилгаан дамжуулалт агаарын шугамын хэрэгцээ 1842 км. Тэгэхээр энэ дөнгөж 10% юм байна. 10% дээр бид 47 сая долларын хөрөнгө оруулалт хийж байна. Тэгэхээр одоо 10 дахин илүү гэхээр бараг хагас тэрбум долларын ийм хэрэгцээ байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг бид өнөөдөр төсвөрөө нэг ямсгаар дийлэхгүй юм байна. Тийм учраас энийг зөөллөөд 30 жилийн хугацаанд ачааллуудыг багасгаад ингэж хойшин шидэд ингэж авна гэдэг бол энэ бол бидэнд өнөөдөр одоо усагаар мэд байгаа ийм хөрөнгө оруулалт санхүүжилттэй гэж бид харж байгаа. За ийм ч одоо дунд хугацааны хөтөлбөрүүдэд зарчмуудаа их хурлаар батлуулаад ингэж явж байгаа. За таны хувьд бас хувийн секторын зовлон жаргалыг бас хамгийн сайн ойлгох гишүүдийн нэг тэгэхээр энийг одоо ойлгож дэмжинэ гэдэгт одоо найдаж байна. Тэгэхээр төр энийг хийж, төр энийг өөрөө эзэмшиж цаашид одоо арчилгаа үйлчлэгийг нь авч явахгүй бол ийм нийтийн хэрэгцээний ийм дэд үтсийн шугамыг хувийн хвшил гадны хөрөнгө оруулалтын болоод нэг хизээж хийхгүй л дээ. Тийм учраас одоо энийг байгаа одоо боломжуудаасаа одоо хамгийн болох нь л одоо энэ гэж үзэж ингэж орж ирж байгаа асуудал юм байгаа шүү. За баярлалаа. За тэгээ одоо эрчим хүч юу л жил болго одоо хэдийн хэмжээнд дутагдаад явах вэ цааш та. Одоо эдийн засаг өсөж байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэр дутагдлаа одоо яаж нөхөх вэ гэсэн ийм асуулт байна. За та бүхэн ярихдаа бол энэ засгийн газар шүү дээ. Мега төсөл болж байна, их олон юм хийнэ байна гэдэг юм. Тэг эрчим хүчний байдал чи ийм бэж ээж юу ийм худлаа ярих одоо болчмоор юм аа. Ямар юмны одоо мега төсөл ах вэ? Ийм юм шийдэж чадахгүй жийж. Тэгээд уул уурхайн компани гадагшаа гардаг экспорт хийдэг компани бүгд та нарын мэдлэлд байгаа шүү дээ. Тэр оюутлогоон 34 Эрдэнэс 5 толгой энэ төргээд тэр энтрийг чинь гаргаад тэрний ашиг машиг нь одоо хайчтыг. Тэргээрээ хийчих болдгоо юм уу? Нэг за түрүүчийн хийсэн одоо энэ дулааны станц гэхэд тэрний хариуцлагыг одоо хэн хүлээх юм бэ? Энд одоо хариуцлага хүлээдэг Монгол талаас хүн байна уу байхгүй юу? Тэгэл тэгцэн тэгээд дууссан ард нь тэгээд Боёо хонгорын өвөр хангаан ар хангаа ард түмэн гохирол үддэг. Нөгөө 10 аймгийн ард түмэн гохирдог. Хойшлол тэд нар ах байсан тэр үйлчлэгээ авч чаддаггүй утаандаа хордоол ингээ үлддэг. Ийм байж болохгүй үстэй. Хүн нь болохоор явд юм уу явдгүй юм уу?
Тэгээд одоо нөгөө компанитайгаа хэрүүл хийж байж гэн гэсээр байгаа. Тэр шүүхийн ажиллагаа нь хэдэн жил үргэлжлэхээ. Энэ имийг одоо дараа хурдан хугацаанд шийдэж болох уу? За гамбат гишүүний асуултанд хариул. Эрчим хүчний дутагдлаа яаж нөхөх вэ гэдэг ингэж байна. Жилд одоо яг өвлийн оргил ачааллын үед бол 2023-24 онууд дээр бол 12% өсөлтүүд хийгээд яваад байгаа юм. Өнгөрсөн жилийн төгсгөлөөр бид нар одоо 2024 оны 12 сард манай төвийн эрчим хүчний систем дээр хамгийн өндөр ачаалал бол 1800 мегаватт хүрсэн. Ийм байдалтай. Энийг хангахын тулд хэд хэдэн арга хэмжээ аваад явж байгаа. Яг өчигдөр яриад өнөөдөр бид нар бас биелүүлж чадахгүй. Манай энэ салбар бол таваад зөв ойлгоорой. Төсөл хэрэгжүүлээд барилга усралтын ажил эхлснээс хойш 30-аас 36 сард шаардлагатай болчиход байна. За ямар ч байсан эхнийхээс нь дутагдлаас яаж гарах вэ гэхээр бөөрөлжүүдийн захиргааны станцын эхний 150 мегаваттыг төвийн сүлжээд толбосон. Энэ 12 дугаар сард энэ оны 12 дугаар сараас 2 дугаар блокийн 150 мегаваттын блокийг холбоно. 28, 29 онууд дээр 3, 4 дугаар блокуудыг холбож байгаа. Түүнээс гадна Төв аймгийн Баян сум дээр 660 мегаваттын захиргааны станц барилга усралтын ажил явж байна. 2027 оны 6 сарын 30 гэхэд эхний блокийг ашиглалтанд оруулахаар явж байгаа ийм асуудал байна. За түүнээс гадна Сэлэн аймгийн төв дээр Сүхбаатар хотод 70 мегаваттын захиргааны станцын барилга усралтын ажил явж байна. Тосон Цэнгэл сум дээр 30 мегаваттын захиргааны станцын эхний 22 мегаваттын хүчин чадлыг бид нар сүлжээнд толгуулаа. За түүнээс гадна Говьсонбор аймгийн Шивээ говь сум дээр Шивээгийн уурхайн хажууд дахиад нэг 660 мегаваттын нөөцийн захиргааны станц одоо ингээд энэ ондоо багтаагаад чадвал 8-9 дугаар сард хөрөнгө оруулагч нь олдсон ашиглалтанд орно. Ажил эхэлнэ. Тэгэхээр нэг 30-аас 36 сарын дараа бид нар ашиглалтанд авах уу гэсэн ийм тооцоол байна. Гэх мэтээр бид нар ямар ч байсныг 27 оны 6 сарын 30 гэхэд ямар ч байсныг хэрэглээгээ нэг удаа гүйцэж авна. Түүнээс цаашаа бол ямар ч байсныг захиргааны эрчим хүчний чадлын дутагдлалд орохгүй байх. Ийм л болцоо бүрдэж байгаа. Иймэрхүү байдалтай байгаа. Күнд байгаа гэдэг боловч, хэцүү байгаа гэдэг боловч зовлон доолоод суугаад баймааргүй байна. Дандаа энэ ард түмд чинь ийм шалтгаан хэлмээргүй. Ажлаа хий, үр дүн гарга гэдэг ийм шахалтанд байгаа учраас бид нар бас л цаг наргүй адилж байгаа гэдэг бас донд хэллээ. За энэ 10 аймгийн дулааны захиргааны станцын тухайд бол ийм харамсалтай үйл явдал болсон. Миний уртлын сайд одоо манай яамны төрийн нарийн бичгийн дараагаар адилж байгаа. Чи яагаад ийм одоо эрсдэлтэй аж ахуй нэг шалгаруулчт юм бэ? Чи төрийн нарийн хувьд энийгээ дуусгах гэдэг ийм шаардлага тавьсан харамсалтай нэг зүйлийн би одоо 2022 оны 8 сараас хойш эрчим хүчний сайдаар адилж байна. Явсаар байгаа л ухамдсаар байгаа л нэг ийм төвөгтэй байдалд орсон. Одоо энэ шүүмжил шаардлага хүлээж авч байна.